За би сонгон хайрхан дүүргийн 42 дугаар орооны иргэн Галтрын Отхон бат гэж юм байна. За би одоо 3 дахь үеийн өвд хийж байна да. Манай эмээ аав ээж хоёр хоёулаа эдэлж байсан. Манай хоёр өвөө хоёулаа дархан байсан. Манай аавын аав модны мужаа хүн байсан. Манай ээжийн аав төмрийн дархан хүн байсан. Тэгээ одоо эмээ нэр бас ойдог, ээж ойдог ингээ 3 дахь үеийн өвд хийж байна да би одоо. Манай сонгон хайрхан дүүргийн 14 дэх төвийн сонгон анхмаа юмч мэдрэлийн юмчнэр надад их зөвлөсөн. За чи одоо ингэ намайг зүгээр сууж болохгүй гэсэн. Одоо ингэ яаж гарч одоо өөрөө орлогоо олдог болоод зүгээр сууж болохгүй юм хийгээл. Тэгэл юм үргэлжлэхгүй юу болохоор тэгэл ээж надад зөвлөөл ойд хийгээл. Тэгэл ээжээр залгаал тэгэл ойж гисэн тэ. Ангасрахад их хэцүү байсан. Өөрөө бол тогтоохгүй уст нэлээ үзэн штэ. Өглөө болгоо ээжээс асуудаг гэсэн. Яаж эхлэх вүлээ гээл. Тэгэл одоо гарт орсон ерөөсөө тэгээ. А би юун дээр дайлан дээр юу яадаг? Монгол өчгөр өчиж бас ойдог. Тэрийг бичснийгээ зөөр ож ойдог. Зүгээр энгийн юм хээтэй дайлан бол 1 сарын дотор ойно. Зүгээр амтан энэ юмутай дайлан ойх юм бол ерөө бараг сар гарантай сар 15 хоног өдөр ойно шүү. За хийсэн дайлан манай ах нар манай аавын шавнар эднэр авч үүж борлуулж өгдөг. Тэгээд бид нар ч бас нөгөө цаавар нөгөө сайтаар рекламадаад нөгөө чиний дайлан авъя гэж ингээ над руу уцтаал. Тэгээд би дайлан аваач л өгчдөг. Би бас нөгөө өөрөө нөгөө хөгжим бишэлтэй нөгөө флепс нөгөө онол таталтай юутай болохоор өөрөө бас борлуулж чаддаг. Тийм учраас манай ах ихч аавын шавнар тэднэр их чааш нь борлуулж өгдөг. Манай сонгон хайрхан дүүргийн угаасаа хөгжим бишэлтэй бидний нөгөө сонгон хайрхан дүүргийн лангуу байгаа шүү дээ. Тэр лангуун дээр бас тавьдаг. Тэгээд тэрнээс борлуул тэр чад аваач тавьчихал чиний юу ч борлогчлаа гэд над руу хэлээл. Тэгээ борлуулаа хийчих. Бас өсөглөө худалдаанд бас сайн ордог. За би дүүргийн юмдаа бол сайн орцдог. Дүүргээс надад мэдээлэл өгдөг. Тэгэл тэрэндээ би бол ээжигээ давхалал хийсэн уран бүтээл аваад явдаг. Сая өнгөрсөн жил уран хатан бол туяа гэж нэг ихж байгаа. Тэр бас зөвлөгөө өгч байгаа. Тэр энэ жил миний юуг уралдаанд оруулаад бас яас тэргүүлээд тэрнээс надад өвлөө болгоомж уран хатамлч гэсэн шагналсан. За энэ дайлан ерөөсөө манай монголчууд бол ерөөсөө маш их хэрэгэлдэг. Ийм юунаас бол өвдөөж нэг дайлан яхад бол нэлээд уддаг штеп. Хүн авчад бол бариад цаашаа бас 2 3 туу ингээ тэгээд бас хүүхдүүд нь бас барьж явдаг. Ийм юу тээж байгаад маш их баярлалтай би одоо. Эн чинь бол олон нэг хийцэн байхад бол удан олон жил болно шүү дээ. Одоо ихтэл би дайлан барилаа ихтэл хүүхдтэй өгнө. Тэрийг чааш нь бас миний хүүхд бас чааш нь ингээд амжуулаад ингээд 2 3 тэгээд явдаг. Тийм юугаар маш их баярлалтай би одоо. Эн чинь бас нөгөө оёхтой бас нөгөө уцсаараа бас шалтгаална. Амтай оёход бас нөгөө маш их нарийн уцсаараа идэг. 120-тай бас маш амтай идэг уцсаа тустай байдаг. Хэн бас арай бүдүүн 150-тай бүдүүн уцсаар яаж байдаг. За ингээд би одоо өвлөөлөж тээж гэж энийг миний гарт оруулж хоёдлыг зааж өгсөн ээжтэй маш их баярлж явдаг. Хоёдлыг зааж өгсөн эмч нартаа бас их маш их баярлж явдаг.